За хоёр дахь хичээл дээр бүгдээрээ И, К, Ч, гурван ялгааг үзэхдээ ойр зургийн асуултуудыг зүгээр хэлээд тайлбарлахгүй явсан шүү дээ. Тэрийг жоохон тайлбарлая. Асуулт асуухдаа наад чи юу юм бэ? Наад чи ном мөн үү зэрэг асуулт асуухдаа ерөнхийдөө эмника гэдэг дагаврыг залгадаг шүү дээ. Наад чи юу юм бэ гэж асуух юм бол К-гоос нь наад чинь юу гэсэн үг? What ника гэж асууж байна. Тэгэхдээ энд нөгөө нэг эсээр дуусангуудаа ардлаас нь И орж байгаа болохоор ишээр дуудагдаад К-гоос нь мош ника гэж хэлнэ. Тэнгүүд нөгөө нь И-гоос нь чек юмнаа. Энэ бол номч гэх юм уу. Ингээд хариулчихна. Энэ харин тодруулж асууж ийн гэж бодъё л доо. Тэгэх юм бол нөгөө нэг бүгдээ мэдэндээ нэ анио гэдэг хоёр үг орж ирнэ. К-гоос нь наад чинь чек ника гэж асуул та. Наад чинь ном мөн үү гэх. Тэнгүүд тийм ээ гэж хэлэх юм бол нэ чек юмнэ да гэж хэлчихнэ. Харин үгүй гэж хариулах тохиолдол болохоор анио И-гоос нь чек анимнида чек ном биш ээ гэж зүгээр шууд ярьж болно доо. Тэгтээ бичгтээ жоохон илүү тодорхой бичих юм бол нөгөө нэг өмнөх хичээл дээр үзсэн И-га буюу өмнөх үгээ тодруулж өгдөг. Тэрийг залгаад чек И анимнида. Анида гэдэг нь үгүй гэсэн үг шүү дээ. Биш гэсэн үг. Биш гэсэн үг. Тэнгүүд ани гэдгийг ардлаас эмнидаг залгахад энэ нөө нэг ишгээр дуусч болохоор бэн додолд ороод анимнида болчих жоо. Анио И-гоос нь чегийн анимнида гэдэг. Үгүй энэ бол ном биш ээ. И-гоос нь хүн чек дэвтэр гэсэн үг. Хүн чек юмнида гэдэг юм уу. Гэт ойр зүрийн асуулт хариултыг бол ингээд асууж хариулаад явна.